Үржихийн хүр дээр дамнагч хар сүнсүүд. Үржихийн хүр дээр дамнагч хар сүнсүүдээс янз бүрийн дэвүүд хамгийн ихээр дамнана. Үүнд архи, нунтаг цагаан буюу мансууруулагч бодис, хормон дэв, гаж үүлийн гэх мэтчлэн олон төрөл байна. Үржихийн хүрд нь бусад хүрдүүд рүү эрчмийн болон үйл хэргийн давтамжийг аривдуулж байдаг. Учир үүгээр дамжин дэвүүд биед ноёлон суух өндөр боломжтой. Өөрийн мэдэлгүй бал харандаа бариад л хаа хамаагүй сараачин явдаг дэвүүд ч бий. Та нар архины дэв, хормон дэв гэдгийг мэднэ. 40 гаруй эрдмийг танин мэдж сурсан сүнсүүд дэв болно. Заримаас нь айлдвал ховдоглолын дэв, бэлэггүй үгийг хэлдэг хоосрохын дэв, оюун ухааныг дарангуйлдаг дэвүүд бий. Өтчихсөн юм шиг гэж хэлээд тогтон сууж чаддаггүй үрс байдаг нь нэгэн төрлийн дэв юм. Эрдэнэс баялаг эд хөрөнгөнд нэвчсэн шунхаарлын дэв гэж бий. Шуналтнууд байдаг ч тэдгээр нь дэвээс өөр төрөл. Номын цагаан солио гэж ном шахаасаар мэдрэл мууддаг нь дэвийн нэг хэлбэр мөнөө буурлаа. Номын цагаан солио бол шунлын нэг хэлбэр. Энэ цагийн үед хамгийн ихээр дэлгэрч буйн хүлгийн дэв юм. Энэ нь ямар нэгэн хүлгийг жолоодох хүслийг төрүүлэн оршдог. Мөн өвчлөлийн дэв их байна. Жишээнд сайн гэсэн ийм танг олоод уучхвал тийм тариаг л өөртөө хийлгчихвэл би саажирна. Энд ч өвдөд байна, тэнд ч өвдөд байна гэдэг нь дэвүүд байгаагийн шинж бөгөөд солиорлын эрчимтэй төстэй. Хулгаан дэв гэж бас бий. Өмнөх сударт буюу Номтын тэнгэрийн 33 баатар сударт хормон дэв илүү яригдсан учраас энэ судартаа архи сархтын дэвийн тухай айлтгая. Үржихийн хүр дээр орон махан биед оршин тогтож ухамсар сэрхүүг нь захирч дараад донт үйл буюу нэг үйл хэргийг давтан хийлэгдэг хор уршиг болон балмад үйл ихээр гаргаж байгаагаараа донгоос ялгаатай. Дэв хүчрхэгжин дэвжих аваас ямар нэгэн айлын голомтыг самрах үйл инүүхэнд болно. Альва дэв нь өөрийн хүр дээрээ дотгош ороод хүмүүний махан бие доторх сүнсүүдийг хөөн гаргаж тал бүрт аваажин хүлж хорхоос гадна хаа нэгэн орон зайд гацаасан байдаг. Сархтын дэв нь өөрөө хүмүүнийг ямар нэгэн сархтыг заавал уулгаж автуулах хэм хэмжээнд хүргэдэг. Сархтын дэв, бузар, донгуудын хүмүүнд үзүүлэх нөлөөлөл нь өөр өөр байдаг тул үйл хэрэгүүд нь ялгаатай. Сархтын дэв бол махан биед сархтын эрчмийн орон зайг бүрдүүлэх буюу сархтыг л хүртэхгүй бол би болохгүй байна гэсэн бодлыг төрүүлдэг. Дэвүүд нь өөрсдийн хуралцсан орон зайтай сархтын дэв, дон, бузруудын орон зай нь уушин газруудад ариун байдаг ба тэр дундаас энэ л сархтыг уухаар сайхан болоод байна. Сархад уусан үедээ би эр зоргоо гаргаж чадах юм шиг байна гэх бодол. Үгсийг гаргах хүмүүнд эсвэл гунж гутарсан хүмүүнд наалтах нь их байдаг юм шүү. Сархтын дэв хүртний хэм буурсан үед эсвэл үржихийн хүрд хар муу эрчмийн урсгалд саатаж зогссон үед дамнан суудаг. Дэвүүд дамнах боломжтой.
дамнах боломжгүй гэж байна. Учир нь нэг гэрт байгаа хүмүүсээс хэн нэг нь дэвтэй байхад бусад хүмүүст дэвийн тогтоогуур буюу махан бие нь дэвээс гарч буй тоосонцруудын бөөгнөрлүүд байвал түүгээр дамнаж дэвүүд чуулан тогтож эсвэл түүнийхээ бусад хүмүүсийн өрчгөн хүр дээр оруулаад махан биеинд нь байлгаад байвал дэвийн тогтоогууруудтай хүмүүн байна гэсэн үг. Дэв ийм тогтоогуураар сархтын болоод бусад дэвүүдээ тунж амархан дуудаж чадна. Ийм тохиолдолд дамнах боломжтой. Харин үржгүн хүрдний хим химнэл зөв бөгөөд сайн байвал хүмүүний махан биед орохгүй. Хүмүүний махан бие рүү амархан хугацаанд уусан нэвчинэ. Хүрд суларсан, сэтгэл гутарсан, сархад ойр ойрхон уусан үед нүд завчлахын төдийдл галс орно. Зүрх, мөр, гар, ам хамар, тархи, дотор эрэхтэн гэх мэт махан биеийн хаанч байрлах боломжтой. Хор ихээр ялгархгүй ч хорууд үйл хийн. Сархтын дэв бусад дэвүүдэд урин дууддаг хүчтэй шүү. Сархтын дэв хүрсэн л байвал өөр ямар дэвүүд байна вэ гэдгийг ямагт шалгаж байх хэрэгтэй. Нэг махан биед хідэн дэв ирж суухай буурлаа. Химжээшгүй хидч байж болно. Хорууд үйл гэдэг нь хэрхэн сархад уух вэ? Ямар аргаар олж хүртэх вэ гэсэн бодлыг байнга давтан төрүүлнэ. Энэ сархтыг л хүртээд болъё гэж бодуулна. Худал хилүүлнэ. Худал хилдэг эзэн сүнсийгч дуудана гэд тунж бэрхтээ. Сархтын дэвийг хүрднийх нь эргэлтээр буцаан гаргана. Дотор бүх биеийн эргэлтүүдийг, эрчмийн орон зайдыг таарсан засах үйл хэрэгүүдээр нь дүүргэнэ. Гарсан дэв амархан үхтэггүй. 3 голыг зогоож оршино. Бусдаас бий болоод, устдаад бий болоод байна. Хүчрэхэгдсэн бол хэдэн ч удаа мөхөөсөн сэргэх боломжтой байдаг. Сэргсэн бол өмнөх хүмүүнийг эргэлдүүлнэ, өөр хүмүүсийг ч эргүүлдүүлнэ. Нэгнийхээ эзэгнсэн биеийг нөгөөх нь эзэгнэх гээд харын тулаан өрнөж болно. Нэг махан биед нэгээс 200 ч байж болно. Хэр удаан биед оршин тогтсноос хамаарат арга биеэс сэхээрэл бие рүү шилжин оршино. Сэхээрэл биеийг эзэгнэвэл амархан ховхрох нь юу л бол. Тэр орон зайдаа улам бүр хар эрчмээ аривдуулан түгээж оршдог. Бүх голыг нь устгасан бол бараан саарал суунгалсан эрчмийг гарган задардаг. Ингэж задарвал сархтын дэв дахин үүсэхгүйгээр задарч байгаа нь тэр юм. Бөөнөр нь богцолж байгаад нэг дор устгаж болох уу? Дор нь устгах уу? Буурлаа. Нийлбэл хүчээ авах учир баг дээр нь задлах хэрэгтэй. Дэвийг хэд хоног нойрсуулж болдогвэ буурлаа. Дэв тэгэж амархан нойрсож мансуурахгүй. Голыг нь яаж тасдах вэ буурлаа. Нийцэн аргаар буюу халуун галын эрчимтэй төстөө хайлмал эрчим нь юуны хайлмал вэ байх вэ гэдгээс улбаална. Металлын хайлмгууд хамгийн өндөр хэмтэй байгаа да тийм үү буурлаа.
Галт уулын дэлбэрэлт хийгээд чулуутын дэлбэрэлт бол түүнээс ч халуун. Чулуутын хэм хамгийн хүчтэй бөгөөд халуун байдаг. Энэ халуунаас гадна мэс зэвсэг эд идэвхлээр задраана. Уураар хорчилгоно. Тэсгүйе хүүтнэр хайрч болно. Туяадаар шарна. Аль голоо зогоолгож байна вэ хэмээхээс улбаалаад нийцэд аргыг олох хэрэгтэй. Богцонд хийгээд өндөр хэмтэй газарт аваачиж шатааж болно. Аваачхаас гадна авчирч бас болно. Аль нь арай аюулгүйвээ буурлаа. Дээрээс буулгаж ирсэн нь гим зэм багтаа байлгүй дээ. Оюун бодлын хүчээр дээрээс буулгаж ирэх хүч нь бидэнд байгаа юу буурлаа. Авчирч дөнгөх хэсэг нь хаанахын аль орших вэ гэдгээс л хамаарна даа. Наран сүлжээ хүрдээр дамнагч хар сүнсүүд. Наран сүлжээ хүрдээр ямар сүнсүүд дамнаж болох вэ үрс боддоо. Нэг талаасаа халуун чанартай сүнс, нөгөө талаасаа залхуурлын химийн сүнсүүд байх уу буурлаа. Үүлийн үртэй холбоотой сүнсүүд байж болох уу бас буурлаа. Байж болно. Наран сүлжээ хүрд нь махан биеийн дотор эрчим эргүүлдүүлж байгаа хамгийн том урсгалуудыг хариуцсан байж, урсгалуудыг хамгийн ихээр задалж, нийлүүлж, урвалдуулж байдаг. Хүмүүний инэл амин цэгийг дарж, өөрийнх нь эсэргүүцсэн байгаа үйл хэргийг зогсоовол залхуурлын, ховдгийн, шунхаарлын сүнсүүд ирж дөнгөнө. Түүнчлэн эрхийн хар сүнсүүд гэж бий. Эдгээр хар сүнсүүд энэ хүрдэд хамаатай бөгөөд адил онцлогтойж үйл хэрэгээрээ ялгаатай. Бүгд нэгэн адил орно, эргэлдэн, хооллоно. Үйл хэрэг нь наран сүлжээ хүрдийг эхэлж зогсоогоод энэ хүр дээрээ хар сүнс нь дамнаж хүмүүний засах бие, сэхээрэл бие, огоовол буюу гэгээрэл биеийг барьж оршдог. Хоол унд их ууж иддэг, тураах дэглэм барьж байгаа гэд бараг юм хүртдэггүй, чихэр бурмыг ихээр иддэг донт үрсийн цаана эдгээр сүнсүүдийн аль нь ч байж болно. Биежин хүчээ авсан нь биеийн дотор орж, биежээгүй нь хүрдний харалтаа гадна орших ба ямар нэгэн таагүй үйл явдал болбол хүчрхэгжин биед нь ордог. Хүрдний харалтаа байхдаа холбоос үүсгэсэн учраас эрчмийнхээ химээр тэр биеийн үйлчлэлүүдийг хийлгэж чадна. Жишээ нь хэн нэгэн хүмүүнд эдээ ундааны дон эсвэл залхуурлын сүнсүүд наалтахад үг үйлдэл, бодол гэсэн 3 угт эрчимдэр тулгуурлан өөрсдөө үүсдэг. Үүссэн хар сүнсүүдийн хүч нь бага байвал хоолой холбоос гэж өвгөд бид айлддаг гаасны гуурс шиг холбоос үүсгэж түүгээрээ хүмүүний эзэн хоол ундны эрчмээс сорон хүчрхэгжиж биеийн дотор орно. Тэр гуурсаар хар эрчмээ бас гаргана. Биед орвол дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэн гэдэг авиртай адил үйлдэлийг үзүүлдэг. 13 түүнээс дээш настай үрд ийм шинж тэмдэг үзэгдээд байвал энэ үр яагаад байна вэ? Наран сүлжээ хүр дээр ямар нэгэн дамнсан сүнс байна уугүй юу гэдгийг шалгах хэрэгтэй. Дотор нь орсон бол зан авир
үйлдэлүүдийг өөрчлөн. Жишээлбэл би тийм юмтай болмоор байна. Би дахиад жаахан унтмаар байна. Хүн унтаж байхад яах гээд байгаа юм бэ гэх мэтээр авирыг нь өөрчлөн. Үйлдэлийг нь өөрчлөн гэхээр налааж суугаад ховдоглон идүүлээд байхыг хэлж буй юм. Биеийн галбир төрхийг нь яагаад өөрчлөөд байна вэ? Хоол боловсруулахад шаардлагатай эрчим даран сүлжээ хүрдэд хүрч чадахгүй болохоор задрах, урвал, удааширч багасснаас болж байна уу буурлаа. Нэг ухаандаа тийм, нөгөө ухаандаа биед орсон тэдгээр хар сүнсүүд өөрсдөө тархан том болохыг хүсэн тэмүүлээд байдаг. Учир нь тэр дотроо хорон муу эрчмээ үүсгэн эс дотор нь чигжин үлдээж байдаг юм. Турдаг хүмүүс яах вэ буурлаа? Турдаг хүмүүс улам бүр өөрсдийнх нь хүсэл тэмүүлэл, зориг, зөв идэ ундаа хүртэх үйлсийг гаднаас нь сороод л байж байгаа. Тэд хүмүүсийн дотор барагтай бол орохгүй. Хамгийн сүүлд хүмүүний махан биеийн шимтээ бүхнийг сордог. Учир нь шимтээ бүх нь хүмүүний эс дотор байдаг. Тэгж сорсноор уг хүмүүн улам шуугдан турж өчүүхэн баг идсэн ч би эзэн гэд хэлүүлээд байдаг нь тэр юм. Эрхийн хар сүнсүүд их элдэвтэй, баг балчир үрс мэтээр аяглаж байлгадаг. Гэхдээ байнга балчир үрс мэт байлгахгүй. Хилээ зажилж, яриулах, идэ ундаа нэхэж байгаа үрстэй адил эд юм нэхүүлэх, янгинуулах зэргээр эрчмийг нь идэвхжүүлэн, эрчмийн давтамжаар үрсийн махан биед дамнуулах үед гаргана. Наран сүлжээ хүрдээр дамнах эдгээр сүнсийг яаж ялан дийлэх вэ буурлаа. Үүний тулд нарны халуун эрчим маш хурдан хөдлөх хөдөлгөөнт буюу өндөр үйлдлийн эрчим, гэрэл гялбаа туяагаар засна. Махан бие дотор орсныг нь буцаан гаргах хэцүү. Тиймээс бие дотор нь дарж мөхөөвөл илүү хялбар бөгөөд мөхөөсний дараа эрчмийн урсгалаар туун гаргана. Нарны халуун эрчмийг өндөр давтамжид хэмээр нь биед оруулбал дарж болно. Аргууд нь хоорондоо ямар ялгаатай байна вэ буурлаа. Сүнсэн бие болон махан биеийн эрчмүүд нэгдэн нийлж их эргэлтийг үүсгдэг бол махан биеийн эрхтнүүд хооронд эргэлдэх баг хэмийн эргэлт дотор эрчмүүдийг нь оруулахгүйгээр тан ганц биеийн биеүүдийг засан ангааваас их эргэлтийн багахан хэмийн эрчмүүд л халуун болж орхоос бус их эргэлтүүд бүтнээрээ халуун болохгүй гэсэн үг. 7 биеийг цэвэрлээд буцаан бууж ирэхээс нь өмнө махан биед орсон хар сүнсүүдийг цэвэрлэх хэрэгтэй. Бүрэн цэвэрлэхийн тулд 7 биеийг гарган цэвэрлэж байх хооронд махан биеийг заавал цэвэрлэх хэрэгтэй. Махан биеийн эрхтэн эд эсүүдэд хар эрчим бүрэн эзэлж нэвчсэн байдаг учраас мөн 3 биеийг барьж оршдог тул ялгаатай байна. Наран сүлжээ хүрдээр дамнах сүнсүүд олон бий. Тэдгээр сүнсүүд махан биед удаан хугацаагаар нөхөн төрөлжин засагдах хор уршиг тарьдаг. Өөрөөр хэлбэл махан бие эргээд хэвийн төрхөндөө ороход удаан байдаг юм шүү. Олон удаа засал хийж үр дүнд нь тэр дороо харагдахгүй удаан гэсэн үг.